өнөөдөр орох гэж байна. За өнөөдөр энд байгаа зургийг ажиглаад юуны тухай зураг вэ? Ямар зураг вэ? Сайн ажиглаад хараад өгөхөөр. Жишээлж хараад ямар баяртай холбоотой зураг вэ тийм ээ? Цагаан сарын баяртай ямар зураг вэ? Манай Монголын маань уламжлалт баярын нэг ямар баяр вэ? Цагаан сар тийм ээ? За тэгээ цагаан сараар бид нар яадгүй. Бууцаа энэ цагаан сараар бид нар яадаг. Ивэм идэгээ засан тийм. За энэ яасан бэ? Ууцаа чаасан байна тийм ээ? За тэгвэл цагаан сараар хамгийн их хүмүүсээ дайлдаг, хэрэгэлдэг хоол нь ямар хоол вэ? Бууз тийм ээ. Буузаар бид нар яадаг вэ? Ирсэн жочноо яадаг лээ. Дайлдаг. Бүх айлууд буузаар дайлдаг тийм яг уу. Уламжлалтай. Тийм үү? За тэгвэл бид нар өнөөдөр буузыг хийж сурах гэсэн хичээлийг орох гэж байна. Бууз яах юм бэ? Хийж сурах нь. За бууз хийжсэн хүүхэд байна уу? За бууз хийж чадах уу та нар? За бүгдийг ингээ ганцаараа бүх юм хийгээд үү? Ээж мэж аавынхаа тусламжтайгаар бол яг уу хийжсэн баг тусалж мэслээ тийм ээ. За тэгвэл одоо өнөөдөр тэр өөрийнхөө чаддаг мэдлэгээр улам ихийг яг уу мэдэж бууз чимхэж хийж яаж хийдгийг мэдэж өнөөдөр сурах юм байна. За энэ яатсан байна уу? Юу вэ нөө? Бууз. Оо хийцэн юу вэ? Бууз вэ тийм ээ? Хийцэн бууз вэ. За бид нар одоо ингээд бууз хийхэд биднэрт юу хэрэгтэй вэ? Юу ордог вэ? Мах. За мах. 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 Заавар. Сонгон орно тийм ээ? Заавар юу орох вэ? Сарвис. Давс орно тийм ээ? Заавар. Ус орно тийм ээ? Сарвис. За сонгон сарвис хоёрын яах вэ? Алийг ч хэрэглэж болно тийм ээ? Эсвэл сонгон хэрэглэсэн үед сарвис хэрэглэхгүй тийм ээ? Сарвис хэрэглэж байгаа үедээ сонгоныг хэрэглэхгүй. За энэ хоёрыг яах вэ? Аль нэгийг хэрэглэж болно. За тэгээд айлууд бас яадаг вэ? Амтлагч зарим айлууд амтлагч гэж хэрэглэдэг байдаг тийм. За тийм учраас амтлагчийг бас яг уу хэрэглэж болно. За энэ бүгдийг энэ бид нар бууз хийхэд яг уу эдгээр яадаг буузанд маань яадаг уу? Ордог тийм ээ. Эднийг юу гэж нэрлэдэг вэ? Орц тийм ээ. Эднийхнийг буузны маань юу гэж нэрлэдэг вэ? Орц гэж нэрлэдэг тийм ээ. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ бууз хийнэ гэж байгаа. Бууз хийхэд бол та нарт одоо юу хэрэгтэй вэ? Юу хэрэгтэй? Одоо тогооч хүндэд одоо ингээд тогооч хүний юу хүнд хэрэгтэй? Юу тогооч байдаг тогооч хүнд одоо бууз хийж яах тийм юу хэрэгтэй лээ? Юу нэ? Хэрэглэхгүй буюу хэрэгсэл гэж байдаг тийм багаж хэрэгсэл тийм ээ. Одоо бууз хийж чад бид нар багаж хэрэгсэл яах вэ? Хэрэгтэй байна тийм. За ямар багаж хэрэгсэл хэрэгтэй? За зүгтээ элдүүр. За багаж хэрэгсэл биднэрт хэрэгтэй болчихлоо тийм ээ. За элдүүр гэж ямар юм элдүүр гэдэг байгаа вэ? Оо элдүүр. Өөр юу гэдэг элдүүрийг? Бөөрхий гэж ярьдаг тийм ээ? За бөөрхий гэж ярьдаг. Өөр юу гэж ярьдаг юм бол мэдхүү? За энэ маань нутгийн хэллэгээс нь ороод өөр яах вэ? Хэлэгддэг. Элдүүр гэдгийг чинь одоо зарим хүмүүс элдүүр гэж ярьдаг байх. Зарим хүмүүс бөөрхий гэдэг. Зарим нь юу гэдэг байх вэ? Гулууз гэдэг байх тийм ээ? Гулууз гэдэг байх. Зарим нь гулууз гэдэг байх. Зарим хүмүүс нь юу гэдэг байх вэ? Ганжин гэж бас яах вэ? Ярьдаг. За ингээд ганжин. Тэгвэл одоо бас мэдээж ганжин гэдэг нь бас мэдэхгүй төөрөлдөөд байж болох нь уу? Тийм ээ? Тэр маань юу хийж байгаа юм бэ? Бөөрхий хийж байгаа юм тийм ээ? Бөөрхий гэдэг маань бас юу гэсэн? Элдүүр гэсэн. Гулууз гэсэн үг тийм ээ? За өөр юу хэрэгтэй байна? Гамбанц. За гамбанц хэрэгтэй тийм ээ?
Ганданцыг бас өөр юу гэж хэлдэг? Оо, бандан гэж бас зарим хүмүүс яддаг. Хэлдэг тийм ээ. За, бандан гэж хэлдэг. За, бандан гэдэг. Өөр юу гэдэг лээ? Урлагийн мод. За, урлагийн мод гэж бас яддаг. Нэрлдэг тийм ээ. Ганданц, урлагийн мод гэж хэлдэг. За, зарим хүмүүс урлагийн мод гамбанз гэж ярих нь тий? Бас бандан гэж ярих нь тийм ээ. Өөр юу хэрэгтэй таавал? Хутга. За, хутга хэрэгтэй. Өөр юу хэрэгтэй? За, махны мод, маха татах, заасуур махны мод бас ярих уу? Хэрэгтэй тийм ээ. За, тэгээд бас бууцаа жигнэх. Жигнүр хэрэгтэй. Энэ бүгдийг бид нар юу гэж нэрлэдэг байгаа? Харж ирсэн тийм ээ. Энэ бүгд байхгүй бид нар нөгөө бууцаа бэлтгэж чадах уу? Чадахгүй. За, тэгэхээр одоо миний хүүхдүүд багшаасаа ирээд юугаа авах уу? Багш ирээд тийм аваад ирэх. За, багаас нэг хүүхд. За, энэ юу? Өнөөдөр одоо бидний бууз хийх юм багш хэрэгсэл маань яаж бүрдчихлээ тийм ээ. За тэгвэл одоо бүгдээрээ бууз. За буузаа хийхээс өмнө багш нэг хүнийг та бүхэнд танилцуулах гэж байна. Манай өдгийн цаг хөтөлбөрийн Дэлмийн од хувьцат компани тоогооч бид нартай яах чинь хамтарч бид нарт бууз хийхийг бас яах чинь зааж ирсэн байгаа. За ингээд багшаа үлээж авсан гэх За одоо бүгдээрээ хамтраад бууцаа хийнэ. За бууцын тулд яах ёстой вэ? Юу хэрэгтэй байгаа вэ? Бүгдийг ярьсан. За одоо тэгэхээр бууцын тулд бид нүд орцоо мэд цаасан байж байгаа тийм. За одоо өнөөдөр багш нь 1 кг махыг татаж бэлдэж ирсэн байж байгаа. Өнөөдөр бүгдээрээ 1 кг махаар бууцаа яцгаана. За 1 кг махаар бууцын тулд орох орцнууд нь. За урал 1 кг орох нь. Мах 1 кг орно. Сонгон 50 г орно. За сонгон сармис 50 г орно. За тэгээд бусад зүйлсийг тохируулж байна. Амтлагч тохируулж байна, өөрөө хэрэгцээнд тохируулаад, давсаа тохируулж байна, усаа тохируулж байна. Ингээд ахуй нөхцөл өөрснөө ингээд орснуудаа өнөөдөр ямар хэмжээтэй хоол хийх үү гэдэг, бууз хийх үү гэдэгтээ тохируулаад, орцоо тохируулаад байна. 1 кг бол ийм орснууд байх юм тийм. За ингээд бүгдээрээ бууцаа хийнэ. За багшаасаа ирээд тахуулсны бүгдээрээ За бууцыг нь хийхэд урдаа зурна. За би За багшны давхад нь явж игээд. Яах юм бэ дөө? Зоорох юм бэ тийм ээ? За ингээд гурдаар болцгаалаа багаараа. За гурдаар явчихлаа. За гурдаар суухаа бид нар
яаж зургаа өгн үзсэн байгаа тийм ээ. Гурил зурхаар нэг дараалтаа удаад нэгж байгаа. За гурилаа. Гурилаа дуусчаад яах вэ гэдэг? Гурилаа амраа. За гурилаа зураад амраа. За гурилуудаа сайхан зураад ягаад чуу. Ухаад бүгд нь ягаад энэ гурилынхаа болон дээр тавиад амраагаад тавьчих. Зурсан байгаа нь гурилаа сайхан ухаад амраачих. Тэдний аг одоо дуусч байна. Бухаж яадаг юм. За их харгуун зурууд бас яачдаг вүлээ? Чимхэж хэцүү байдаг. Тэгээ бас яг зур чимхээр яг уу чимхэж болохгүй гэсэн юм. Өөр их хитрхийн няцгаа зурч байх лээ. Гурилын илдүүрэнд наалчаад байдаг тийм ээ. За тэгэхээр гурилаа яг усаар баг багаар нэгээд яг стэйлээ. Таа зурстай тийм ээ. За. Гурилыг зурсны дараа заавал яг стэй. Гараа стэй. Гурилаа яг стэй. Амраах стэй тийм ээ. За. За бүгд гурилаа зурсан. За одоо тэгвэл баг багтаа одоо гурилын хооронд нь маха дараагаад өгчих. Илтсэн маха. Одоо маха яах вэ? Маха яаж хийх вэ? Шанзаа яаж хийх вэ? За. Юу яах вэ? Маха одоо гурилын амралтын хооронд бид нар яах вэ? Махад хэрчих хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр одоо багш нь та нарыг бол арай мах хэрчих болоогүй тийм ээ. Хацаад аюултай учраас яасан махын бол хэрчиж ингэж яаж ирсэн байгаа. Бэлдэж ирсэн байгаа. Махын бол гацсан байгаа. За та нар өөрсдөө гурил амар хооронд сонгоно яах юм бэ нөө? Хэрчгийг татах нь байх тийм ээ. За үгүй сонгоно татаа. За. Сонгоно татаад тэгээд мартагаа аваад шанзаа бий. Тэгээд бууз ишаа бий юм одоо тэгээд чинь. За.
доош нь яаж ирчих хэвээр. Ирчих хэвээр тийм ээ. За тэгээ согноо сайхан жижиг. Одоо манайхаа буулгаа шанцыг бэлтгэж штэ манайх тий. Давшгүй яах вэ тий? Давсаа гэх. За давсаа. Давсаа гэх тийм ээ. За давсаа. Энийг давсаа. Буулгаа юу гэдэг? Осыг тохируулж байна. Давсаагаас тохируулж байна. За давсаа тохируулж байна. Усаа тохируулж байна. Лаасыг утгаа шанзаа байна. За давсаа. Тэгээ. Шанзаа. Өөрөө юу гэдэг? За тэгээд хааруулаад давс ус. Усан шанзыг ууснаа тохируулж байна шүү дээ. За тохируулаад байна. За энийг бол нэг сайн тохируулж байна. За битэн босно. Усан шанз битэн босно. За битэн босно. Давтаад яг үү? За өөрөөр хэлбэл уурнаа болсон байж байгаа одоо өөрөөр хэлсэн. За өөрөөр хэлбэл баггүй. За гурлын боосны гурлыг яаж хэлдэг вүлээ? Боосны ямар байдаг вэ? Жижиг байдаг. Гэт яаж болдгоо? Дарж өөр ингэж бас том хэлчихээ. Дарж болдог. Өөр жижиг хэсэг болгон бас өөр хий. Хиний хэсэг том хэлчихэж байгаа дарах уу? Би. За энийг том хэлчихэж байгаа дарыг. За жижиг хэлчихэж байгаа. За энийг жижиг хэлчихэж байгаа. Яг уу илтийг. За танаас бас том хэлчихэж байгаа яг уу? Тийм ээ. За жижиг хэлчихэж байгаа хийх учраас яг хэвээр урт болох хэрэгтэй тийм ээ. Оо зүгтэй. За энийг хэлчихэж байгаа. За уртаагаа дизайн энэ одоо чинь хэлчихэж байгаа. За гоо жижиг ирчгэнд бол өө гэхдээ ингээд бүгд ямар хэмжээтэй авах вэ? Адилхан хэмжээтэй авах вэ? Жижиг ирчж байгаа хүмүүс бол тийм ээ. За одоо энэ танд яг аваад бүгд ингээд бахан байна. Өөр ямар Тэгээд эсвэл ингээд тийч өөртөө өөрөөр хэлсэн чинь ингээд өөр хэлдэг.
тэгээд яг л дараа зарим чимхээ. Ямар руу чимхээ сонгоно вэ? За одоо илдээд яг бэлдээ тавьчихна. Одоо бүгдээрээ яах вэ? Илдээд за надад тэгчээд нааша. За одоо бууцаа гурлуудаа илдээд бэлтгэхэд тавьсан байгаа тийм ээ? Бууцаа илдээд бэлтгэхэд тавьсан. За нааша анхаарч байгаа хүүхдүүд. За одоо бууцаа чимхээ өгнө. Гурлаа илдээд бэлтгэсэн байгаа тийм ээ? За нааша анхаарч байгаа хүүхдүүд. За энд юуны зургнуудад ажиллаараа өгсөндөө. Төрөл бүрийн бууцнууд байна тийм ээ? За чимгсэн бууз байна. За бууцыг чимгсэн хэлбэрээр нь бас яг янз бүр ангилдаг тийм ээ? Нэрлэдэг. За жишээ нь одоо энэ ямар бууз вэ? За энэ та нарын мэддэг чимгэлтээр чимгсэн бууз байна уу? За ямар бууз вэ? Сар бууз. За сар бууз гэж алийг хэлж гэнэ үү? Тэр оо энэ вэ тийм ээ? Энийг хэлдэг үү? Саран бууз гэж юм байна тийм ээ? Саран бууз гэдэг. За тэгвэл энийг маш энэ доор нэгээд энийг юмр бууз гэдэг. Саран бууз гэж энд нэгээд багч. За өөр ямар бууз вэ? Цэцгэн бууз. Цэцгэн бууз байна тийм ээ? За өөр цэцгэн бууз байна. За тийм цэцгэн бууз байна тийм ээ? За өөр хулгана бууз. За энийг хулгана бууз гэж бас ярьдаг. За бас юу гэдэг вэ? Таймер бууз гэж бас ярьдаг. За энийг ямар бууз гэдэг юм бэ нөө бас? Таймер бууз. Танай гэрийнхэн бодвол ямар бууз гэдэг юм бэ нөө? Хулгана бууз гэдэг юм бэ тийм ээ? За өөр ямар бууз вэ нэ? Сарнай бууз. За энийг сарнай бууз гэдэг энэ буузыг. Энийг ямар бууз гэдэг юм бэ нөө? Сарнай бууз гэдэг юм байна тийм ээ? За өөр энийг зүтэйний хаан бууз гэдэг байна тийм ээ? За тэгвэл буузыг ийм олон төрлөөр яадаг юм бэ нэ? Өөр ямар бууз гэдэг вэ? Өөр буузны нэрнүүд мэдэх үү? Багш нь энэ буузны төрлүүдээс энд нэг хэдийг 5-ыг авсан биз дээ. Зүтэй ямар бууз гэсэн? Мантун бууз. Өөр ямар бууз гэдэг вэ? Мантун бууз маань нэг хөөл гэж хийсэн бууз байдаг тийм ээ? За өөр залхуу бууз. Их сайн байна. Залхуу бууз. Энэ ямар бууз вэ нөө? Мантун бууз. Энэ мантун бууз байна тийм ээ? За энд мантун бууз байж байна. За ямар сайн өгдөг. За тэгвэл бүгдээрээ энэ дээрээс өнөөдөр аль эдний чимхэлтүүдээс аль чимхэлтийн сурмаарай? Сарнай. Саран бууз нөө? Сарнай. За сарнай гэж байна. За аль чимхэл сурмаар байна уу? Сарнай. За тэгвэл өнөөдөр энэ ямар буузын чимхэл сурмаар? Сарнай буузын чимхэл сурмаар. Тэгээ багш нь энийг зөрүүлээд хэлсэн байна. Энэ нь ямар бууз вэ? Сарнай бууз байна тийм ээ? За энэ нь болохоор саран бууз. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ энэ ямар буузыг чимхэж байна? Сарнай буузыг чимхэж байна. За сарнай буузыг чимхэж сурахын тулд за тэгвэл багш нь энэ сарнай буузыг сонгочихлоо. Та нар энэ буузыг сонгож байна тийм ээ? За тэгвэл бүгдээрээ өнөөдөр яах юм бэ нүү? Энэ сарнай буузыг чимхэж сурах нь байна тийм ээ? Сарнай буузыг өнөөдөр бүгдээрээ чимхэж сурах нь байна. За энийг ер нь яаж чимхэх юм бол та нар нэг багаараа ихлээд эндээс ажиллаад өөрсдөө сайн хараад өгөө. За энэ багш нь хараагаад ирж энэ дээрээс яаж чимхсэн байна уу тийм? За ихлээд ажиллаад сайн хараад өгөө. За та нар бодож байгаагаар бодсон чинь мөн байна уу? Хуваасан байна гэж өөр яасан юм шиг байна уу? За одоо хурлаа бэлтгэсэн байгаа тийм ээ? За тэгвэл нэг гол бүгдээр гар дээр ингээд тавиа. Маха. За маха. Одоо чимхэд бэлдээ. Уусныхаа махыг тавиад ингээд багш руугаа хараад. Гар дээр аа. Үсээ маха дээр цаахан бүгдээ. Хүүхдүүд нэг гар дээр аа. За тэгээд яах вэ? Маха таардаг. За чимхэх болоо байгаа. Яаж чимхэх юм багш энэ
Зарчим багш маань яг ч байгаа та нар. Зааж өгч байгаа. За харгын зааж өгч байна тийм ээ. За одоо тэгээд за бүгдээр махаа ирсэн. За тэгвэл одоо ингэж юм. Ингээд махаа ирсэн мэ тий? За ингээд бууza голоос нь ингээд хонж байгаа юм шиг ингэж юм гэж. Ингэж юм уу? Одоо ийм юм таасан байгаа. Тийм. Голоос нэг ингэсэн байгаа. Тийм. Сумаар тийгөө. Тэгсэн. За тэгээд эргүүлээд сарнаа уулыг шаш. Ингээд нөгөө талын ингэж юм бичлээ. Ахаад эргүүлээд нөгөө талыг чимэглээ. За энэ бүр яг арга учраас одоо ингэ яам гэсэн мэт. За багш сураад багш дахиад. За багш юм энэ дахиад саараа уушгаа. Араа. За тэгэхээр энийг ингээд нэг энд ингээ хоёр чимэх юм шиг. Хоёр. Араа хоёр чимсэн шүү багш нь. За скола шаараа. Хоёр чимсэн тийм ээ. Тэгээд энийг одоо ингээ хоёр гараа ингэж барьж байгаа. Ингэж байх юм байна тийм ээ. Ингэж тэгээ энэ салаан завсраа ингээд за ингэж бариад энийг яг хөө энэ дээр ингээ хоёр талаас нь чимэх чинь. Тэгээ ингээ сайн чимэх чинь гол ийм боо. Оо. За хэцүү одоо. За юу бодож чадхаар байна уу? За уусаа нэг хийгээд байна. Тэгвэл сайн чимэхгүй дуусны чи юу задарч штэ. За тэгээд шангаар сүмөр задараад унчих штэ буудаа шангаар. Энэ өнөөдөр хийх чимгсэн дунд нь чимгснүүдийгээ сайн чанаа хоёр талдаа чимгснийгээ сайн яг чанаа. За
За тэгээд өчөж чимэрчтэй дараа. За. Би ингэж өндөр бидний юм чадвар цаваа дараа. Нэг нь гоорлоо дараа төгөж болно шүү дээ. За зүт. Оо зүт заастаа зарсан. Гама. За тэр за манай багцтай юм чинь. Манайх чимгээ дууссан. Чимгээ дууссан. За дууссан. Бүгд багш чимгээ дууссан уу тийм ээ? Одоо яах вэ? Бозаа жигнэн тийм ээ? Жигнэхийн өмнө яах вэ? Жигнүүр туслаа. Жигнүүрээ яах вэ? Туслах хэрэгтэй тийм ээ? За жигнүүрээ туслах хэрэгтэй. Жигнүүрээ тосохгүй яах вэ? Наад. За одоо жигнүүрээ тосцсон гол нь яах вэ дээр? Бузаа яг хооронд наач явах уу? Болохгүй. Хооронд наач явах уу? Тэгээ хоорондоо наадчих шүү дээ. Тэгэхээр хооронд нь наахгүй. Жохон зайтай өргөн нь бузаа тийм ээ? Бууцаа чимхээр жигнүүр дээр өржих хооронд энд усыг яасан байгаа. Халаасан байгаа одоо буцалгаж яасан байна уу энд? Бэлэн болсон байгаа тийм.
За бууцаа одоо энэ дээр жигнүүртэй бууцаа энэ дээр тавиад яах хэрэгтэй бид нар тийм ээ? Жигнэх хэрэгтэй тийм ээ? За багш нь одоо ус яг босгох гэж байна. За буусаад. За энэ бол яасан? Эдний эсгэлний чимгсэн бууцсан байна. За яг нэг жигнүүр яасан байна. Нүүрсэн байна тийм ээ? Ямар чимгэж? Гой чимгсэн байж тийм ээ? За гой чимгсэн байна. За эднийг ингээд хамгийн доод тавьчих. Доод хэмжээний. За дараагийн хэсэг нь аваад ирээ. Дууссан уу? За эдний эсгэлний. За хараа энэ ямар болж? Гой. Оо энэ ямар мундаг хөвгүүд вэ? За эдний эсгэх ингээд жигнүүрээ туслаад бууцаа яасан байна бас. Урчсан байна тийм ээ? За ингээд одоо бууцаа таглаад тавьчихлаа. За одоо яах вэ? 15 минут 15-аас 20 минут бууцыг явах хэрэгтэй. Жигнэх хэрэгтэй. За энэ дээр багш нь яг ингээд 15 минут тааруулсан байгаа. За энэ дээр ингээд авчи. 15 минут болохоор энэ маань яах вэ? За энэ хоорондоо одоо бүгдээрээ энэ юмнууд ээж нэг явчих. За ингээд цаг бид нар юу хийх буруу? Бууц чимхээ тийм ээ? Хийж сурсан тийм ээ? Ах тутгаас бусдын дээр авчихсан. Хийж сурсан байгаа тийм ээ? За тэгвэл бууц хийх дарааллаа багаараа ярилцаа. За ямар дарааллаар бууцыг хийчих? Дарааллаа энэ дээр бичих. Багснаа. За бүгдээ энэ дээр бууцыг дарааллаа бичих. За тийш ярилцаа багаараа ярилцаа бууцыг дарааллаа яах вэ? Дээрээ бичих тийм ээ? За. За ингээд бууцыг дарааллаа. Багаараа ярилцаад яах вэ? Ихсэй би бодох ярилцаад эхэллээ. Багаараа сайн ярилцаад байж.
сонгоод сууж гараа. Итгэгчээ сонгоод. Итгэхээ уруугаар сонгохгүй. Тэнцчээд байна тий. За баяр нэг нэг ярьсан. За танах итгэгчээ сонгох чинь. За итгэхээ уруу. За итгэхээ уруугаар. Итгэхээ уруу хинт. За. Дөрөв дэвгэр тийм ээ. За их тоссон уу? За бүгдээрээ шах гарч байгаа. За эдний баг төрүүлээд бас нутагт эдний агаас эхэлж бүгдээрээ тийм ээ. За тэндээс явах. Тэндээс эхэлж байгаа. Өөртөө багтаад эхэлж байгаа. Тэгээд нэг гуйлаад байна. Чам. Гуйлаад байгаа тэгээ амраа. За амраа. Юуч дараа нь хахаа. За. Дараа нь хараа хахаа амтсан. За. Дараа нь гуйлаа. За гурлаа ирсэн. Тэгээд энэ хараа гуйлаа дараа. За гурлаа дараа. Жоод энэ хараа буудаа чимхэн. Бузаа чимхэн. Далаад энэ хараа жинээрээ тасна. Жигнөрөө тасна. Буудаа өрн. Бузаа өрн. Яа энэ хараа буудаа 15 минут. За гэсэн бай. За эднийг ингээд дарааллаа бичсэн бай. Зөө хөлтөө. Зөө. За эднийг бууцыг дарааллаа ингэж хийсэн бай тийм ээ. За энэ тавталж өгшин. Бууцыг дарааллаа эднийг хийсэн бай. За танаа хэсэг. Чамд дараалсан. Нэгдүгээр гуйлаа 100. За. Тэгээ хоёрдугаар гуйлаа амраа. За. Гуравдугаар хороо амраа хоорондоо махаа. За. За тэгээ дөрөвдүгээр болохоор махаа амтлан. За. Тэгээ тавдугаар болохоор гуйлаа илтэн. За. Өөрөөр оруулаад. Тэгээд 6 дахь нь болохоор буудаа чимхэн. За. 7 дахь нь жигнүүрээ тослон. За. 8 дахь нь болохоор 15-20 минутанд жигнэн. Оо зүгтээ. За баярлалаа. За дараагийн баг. Нэгдүгээр гуйлаа 100. За. Зурн. Та чанараа. Хоёрдугаар гуйлаа амраа. За. Гуравдугаар нь махаа татсан. За. Гуравдугаар нь махаа амтлан. Тавдугаар нь гуйлаа нухах. За. 6 дахь нь гуйлаа илтэн. 7 дахь нь гуйлаа дараа. Буудаа 8 дахь нь буудаа чимхэн. 9 дахь нь жигнүүрээ тослон. 10 дахь нь жигнүүрэндээ буудаа өрн. 11 дахь нь 15-аас 20 минут чам Жирнэн тийм ээ. Чанал. За эднийг нэг гурлаа нухах гэдэг нэг жоохон юу оруулаад ирсэн байх тийм ээ. За гурлаа амраасны дараа бас уурлаа яг нухаж чээж бас яа тийм гэр чин тийм ээ. За их сайн байна. За тэгвэл та нар бууз их дарааллаа яаж авч юу? Мэдээд бүгдөө их зөв дарааллаа бичсэн багш нь баяр хүргэе. За бүгдөө нааш анхаарчих. За бид нар өнөөдөр юу хийж сурах? Бууз хийж явах уу? Сурсан байсан тийм үү? Одоо өөрсдөө сурсан гэж ойлгож байна уу? Аян чавдаа очиод бууз хийхэд туслаад би өнөөдөр ийм буудыг шинжлэх сурсан. Ийм буудсны юунууд нэрнүүд байдгийн бай тийм ээ. Эднийг ээжээ та надад хаан буудыг юм уу эсвэл тоймны буудыг надад чимхэхийг заагаад өгөөд буудсныхаа чимхэх зүйлийг олон болгож сураарай. За юу? За ингээд энэ буудыг бид нар яасан? Энэ өнөөдөр ийм буудыг яаж сурах бүгдээрээ чимхэж хийж яасан? Сурсан тийм ээ? Энэ буудыг. Энэ бууз хийхэд бид нар хамгийн гол юм юу байсан? Орц тийм ээ? Орц баг энэ маань бид нар бууз хийхэд бас чухал юм байхгүй бид нар яах вэ энийг бууз хийж чадахгүй тийм ээ? Энэ орцсон байгаад бид нар буузаа хийхгүй бид нар бас юу хэрэгтэй байсан? Багж хэрэгсэн. Энэ багж хэрэгсэн бас биднэрт ямар байсан? Хэрэгтэй. Чухал байсан. За энэ бүгд маань биднэрт яасан? Би болсон тийм ээ? Байсан тийм үү? За энийг ингэж хийхэд бид нар юу бас хамгийн чухал байв сая? Хамгийн сүүлд бууз хийх
зураг хийвэл яг гурил маань бас амраах га цаг авах тийм ээ. Тэгэхээр бид хамгийн түрүүнд гурилаа зурж тавьчих. Тэр хооронд ингэх гээд энэ дараалал маань биднэрт хамгийн ямар вэ? Чухал байлаа тийм ээ. Хамгийн чухал хэсэг маань бас энэ дарааллыг бид зурж мэдэж явлаа тийм ээ. За тэгээ бууз хийн гэдэг маань тухайн хүний юу байх вэ? За авьяас гэж байна тийм ээ. Авьяас гэж байна. За энд юуны зургнууд байна бүгдээ хараарай. Бууз. Энэ яаж чимгсэн байна? Янз бүрээр чимгсэн. Янз бүрийн хэлбэрээр чимгсэн байна тийм ээ. Янз бүрийн хэлбэрээр чимгсэн байна тийм ээ. За тэгвэл буузыг бид нар сая энэ хэлбэрээс чимэх үү? Чимгсэн. Энэ дээрээс үү? Бид нар сая яаж чимхийг буузыг чимгсэн. Чимхэн гэдэг маань ерөөсөө заавал яг ингэж чимхэн гэсэн тийм юм байхгүй. Тухайн хүн тэр буузныхаа хэлбэр загварыг өөрсдөө сонгоод чимхэж болно. Тааш гэсэн за энийг би одоо ийм гоё чимхийтэй. Тэгээд өөрөөсөө загварыг гаргаад дизайн гэж ярьдаг тийм ээ. Тэрийг өөрөө сонгоод янз бүрээр чимхэх нь бол тухайн хүний юу байх нь өөрөөсөө сонирхлоор чи буузаа чимхэж болох нь байна тийм ээ. Тэгээс бууз гэж заавал ингэж чимхэн гэсэн юм бол байхгүй. Ийм олон төрлийн буузыг энэ хүмүүс бас ингэж зохиогоод яатсан байна уу? Чимхсэн байна тийм ээ. За зогсон байна. Одоо өдөр энийгээ зогсоочоод тэгээдгээ яах вэ? Гарчаад за буузаа гаргана да одоо. Амттай гоё бууз хийцгаасан байлгүй. За буузыг гаргахтаа бас ингэж сайн яах вэ? Сэвэхгүй бол яачдаг вэ үгтэй? Түүхий болдог гэж ярьдаг тийм ээ. За буузаа ингээ гаргаж сайхан сэвэх хэвээр. Сайн тоссон байна. Буузыг гаргахад ямар нэгэн юу алга. Наа шайл багийн хөтөлтэй. Наа хамгийн дээшийг хайл багийн хүлээ өвчтэй. Хоёрдугаар. За хоёрдугаар багийнхны бууз өгшин. За бүгдээрээ сайхан гараа угаачихсан юм чи. Гараараа бариад идцгаач хам буузаа авчичаад гараараа ирсэн байгаа ч нүдэ гараараа идчих болно. Сайн яагаад их гоё шүлтэй бууз болсон шиг байна. Шүлэн дээгүүрээ түрэн хилцээлээ. Арч нэгдүгээр авах уу? Гуравдугаар авах. За гуравдугаар том сарнайд үзсэн байна. За буузаа. хамтдаа гой бууз ирсэн хүүхдүүдтэй баярлалаа. Өнөөдрийн хичээл дууслаа. Амжилттай сайн байсан хүүхдүүдтэй маш их баярлалаа шүү. За.